За багш нараар минь дамжаад бол эрүүл мэндийн боловсрол олгох мэдээж цагийн хичээл орж байгаа. Өглөө олон чигтэй зөвлөгөө, өдрөө бас чигтэй зөвлөгөө, орой ингээл бас чигтэй зөвлөгөө. Энэ ус авахаас өсөөлөл халуун хүүхдээ ус хольж аваарай. Хүүхдээ ус ууж болохгүй шүү, хоолой ч өвдөн шүү гэдэг. Хүүхдийг хөгжүүлэх зорилгоор гарын дор хөвтрөлөөр хийсэн үзэсгэлэн гаргадаг ордон цаасаар ийм үзэсгэлэн гаргасан байна. Энэ хэд ч нөр хөөсөн зэрэг хийсэн амьтны төлийг Эцэгчүүдээсээ дандаа тийм хоолны судалгаа авдаг ам чанар илчлэг яг тэр хүүхдүүдэд таарсан хоолыг үед ингээ хүүхдүүд нэгээс 2000 төгрөгтэй ирээл 2 ширхэг мандуун бууз ингээл аваа явж хахад тий өдөр 500 төгрөгчгүй хүүхд ирээл ингээл бүлтэлцээл гарч тохиолдол бас байдаг. Тушааны тэнд бохортой юу ч бүгдийг л хийж нэглэр одоо энд эртэл гэдэг үү одоо тэнд мэрэгчлээ онцлог. Агж явдаг юм уу нэг туслахтал баймаар байдгийг хүүхдүүдэд. Нэг дааруулчихгүй л хүүхдүүд ирээд амьддаг болчихдог. Охтын хүүгүүд ингээл тэ нөхөрчгүй эрүүл мэндгээл бүхэл талын үйл ажиллагаанууд явагдаж штеп. гадаад талбай ямар хүүхдэд аюултай юм бэ нөө тэрийг янзлуулна ажлын багийнхныг авч явна цэвэрлэгээ үйлчлэгээ зарим хүүдэг уурлаараа нэгнийгээ майж нэгнийг ингээ хазах. За тэр бол багш надад л өнөөдөр одоо жишээлбэл би одоо сүнсний очвол хийж байгаа байхгүй сүнсний очвол идэхгүй би уур котлет иднэ гэж бодсон шүү дээ. Тэгэхээр ойлгомжтой хүмүүсүүд ийм сайн чи өөрийгөө илэрхийлж цаашаа нийгэмд оролцсон шүү дээ. зөвлөгөөн дэрж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн асуудалтай холбоотойгоор ирдэг. За үүний дараагаас бол үеийнгийн харилцаа болон тийм мэрэгжил сонголт тэгээд өөртөө итгэлгүй хүүхдүүд бас айгүй хандж байгаа. Бидний хийж байгаа ажлыг бол хүүхдүүд бол ер нь бас ойлгодог. Эцэг эхүүд бол ерөөсө чиний л хийх ёстой ажил гээд над болохоор ойлгож яах юм тийм муу. Улсын салбарт ажиллаж байгаа эмч хүний хувьд одоо эрүүл мэндийн бодлого шийдвэрийг тухайн одоо цэцэрлэгтээ хэрэгжүүлэх Харилцан бие биенийг ойлгодог байгаасаа гэдэг тийм дэмждэг, тусалдаг, хамтарч ажилласаа тийм. яг одоо манай анги бол зэрэг яг аутизмтай ахлах бүлэг байгаа. Цагаан хоолыг энэ кашиг идэхгүй байлаа гэж бодоход бид нар ангид нь уулаа энэ кашиг энэ цагаан зүйлийг бид нар идүүл гэж оролдож байгаа. Одоо сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн маань одоо энэ орчин бол хараагаараа хүлээж авдаг учраас маш их зураг гар танилцуулдаг байна. Тэр бол ер нь үйлчлэгийн ажилчид гэж бодоод хүүхдүүд бол ер нь бол бидний үг авч хэлдэг үйл ойлголцтой үйл энэ тоодог. Манайтайгаа ч яг минийхэн дагуу хоолоо хийсэн байна уу те? Шалгаж явцдаг. Хичээл заахгүй ч гэсэндээ одоо хүүхдүүдэд маш их хүүхдүүдтэй маш их холбоотой ажиллаж байгаа. Одоо эдсэн юмнуудыг одоо бүрэн бүтэн байлгах. Сэтгэл зүйч мэрэгжил маань те хамгийн гол нь бол хүнд одоо зөвлөө заадаг гэхээс илүү хүнийг сонсдог, ойлгодог, хүлээн зөвшөөрдөг ийм хүмүүс байдаг. Тэгэхээр